Нэг дэмжиж байгаа төрүүдэд хэлмээр байна. За нийгэм бодлогын байнгын хороо манаас эрхлэх асуудал нэлээд өргөн. За улсын төсөвч гэсэн одоо юутай холбоотойгоор ахуулаад одоо энэ цалин улс тэтгэвэр тэтгэмж нийгмийн хамгааллын асуудлууд, боловсрол эрүүл мэнд гэдэг одоо энэ тал дээр бол одоо таны хувьд хамгийн түрүүнд юу хий гэж бодож байгаа вэ гэдгийг тодорхойлж асуумаар байна. Өнгөрсөн хугацаанд одоо энэ цалин улсны асуудал тэрийг эргээд байхад одоо хүртэл дуусаагүй одоо шинэ хуучин сайдууд маань бас наан цана гэдэг зүйл яриад байгаа. Гэхдээ энэ дээр байнгын хорон дээр хариуцлагатайгаар хэлэхэд маш тодорхой асуудлуудыг бол бид нэр хэлсэн. Маш тодорхой тоо юмнууд бол яригдсан. Тийм учраас бол одоо цаашдаа асуудал болоод дуусны дараа ч гэдэг юм уу тэр энэний буруу гэхээс илүү нь бол багийн манай байнгын хорооноос бол одоо орж ирсэн саналуудын бүгдийг дэмжсэн. Харамсалтай нь төсвийн байнгын хорон дээр очиж бодоо олгосон. Танигдахааргүй болгосон. Төсвийг л дутж байгааг одоо энэ сууж байгаа Наранбаяр сайд байна, Чимбүрэн сайд хоёр л хоёулаа л яг шаардлагатай бодит төсвүүдийг бол оруулж ирж байсан. За бид нар бол байгаа боломжинд нь тааруулаад бол шийдэж ирсэн гэдэг бол онцлж хэлмээр байна. Тийм учраас ганц зэрэг гишүүний хувьд л яг бас эдийн засагч, математикч чиглэлийн хүн учраас бас даатгалын чиглэлийн мэрэгжлийн хүн учраас бас нийгмийн баатарын оронд бас нэмэр болох болов уу гэж бас бодож байна. Өөрөө асуудал ихтэй нийгмийн хамгийн түрүүний хүлээлттэй олон асуудлууд байж байгаа. Тийм учраас энэ тал дээр бол яг бас танаас хамгийн түрүүнд бас юуг одоо ч нэр дэвсэж орж ирсэн хүн намаас бас одоо ганц зэрэг гишүүнийг дэвшүүлэхдээ ямар одоо чиглэл юу өгсөн бэ гэдгийг бол бас тодорхойлж асуумаар байна. За ганц зэрэг гишүүний микрофоныг өгье. За байнгын хорооныхон нийт гишүүдийн өдрийн амгалан айлтгая. За мэдээж энэ хүний хөгжлийн бодлогын байнгын хороо бол дөрвөн салбарын асуудал хариуцсан том байнгын хороо. За байнгын хорооны үндсэн чиг үүрэг бол бид бүгд мэдж байгаа. Энэ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах. За эндээ бас энэ салбарын бодлогуудыг бас дэмжих, салбарын бодлогод хэрэгцээ шаардлагатай төсөв мөнгөний асуудлыг бас шийдвэрлэх, салбарын хоорондын уялдааг хангах, шаардлагатай ажлын хэсэг болоод чиг үүрэг бүхий одоо ажлын хэсгүүд гаргаж ажиллах гэдэг чухал асуудлууд хариуцж байгаа. Тэгээ энэ 4 жилийн маань одоо парламентын бүрэн эрхийн хугацааны 2 жил буюу яг энэ одоо бараг дундаа орж байна. Тэгэхээр үлдсэн бид нар хугацаанд бол энэ байнгын хороо төдийгүй их хурлын төвшөнд, засгийн газрын төвшөнд гээд маш их одоо санаачлагтай бас хурдтай ажиллахгүй бол энэ салбарын асуудлууд бол хоримтлагдсан байж байгаа. Тэгээ өнгөрсөн 2 жилийн хугацаанд би бас төсвийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хороонд ажиллаж байхдаа энэ салбаруудын эрүүл мэндийн салбар, боловсролын салбар гэдэг нийгмийн хамгааллын салбарын ерөн суур асуудлуудыг шийдэхэд энэ төсвийн тогтолцооны асуудлыг суурьаар нэг хар шинжилж одоо эрүүл мэнд нийгмийн даатгал гэдэг чигээрс тогтолцоо суурьаар нь хан шинжилэхгүй бол энэ явахаар болчиход байгаа шүү дээ. Тэр ийм бодлогын асуудлууд дээр хууль эрх зүйн орчин боловсронгуй болох асуудлууд дээр одоо энэ байнгын хороонд ажиллаж байгаа туршлагатай мэрэгжлийн энэ гишүүдтэйгээ хамтарч ингэж энэ асуудлуудыг бас яаралтай оруулах тал дээр анхаарч ажиллана л гэсэн ийм бодлого чиглэлтэй байж байгаа. За ер нь өнгөрсөн жил ялангуяа төсөв батлах үед бол боловсролын салбар болоод эрүүл мэндийн салбарын бас ажилтнуудын цалин нэмэхэд бол төсөв мөнгөнийх нь болцооных нь хүрээнд төсөвдөр бас шаардлагагүй байгаа үргэлжлэн харлаган зардалуудыг хасаж энэ суур хүний хөгжлийн асуудлууд руу чиглэсэн зардлуудаа нэмэгдүүлж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхдээ бол бас саналууд гаргаж ажиллаж ирсэн. Боловсролын салбарт гэдэгт бид нар бас төсвийн хэмжээнд байж болох хэмжээнд бүтэн жилийн хугацаанд 630 орчим тэрбум төгрөгийг нэг жил төсвийг нэмэгдүүлсэн. Энэ бол өмнөх одоо парламент болоод түүхэнд одоо нэг жилийн дотор өндөр нэмэгдүүлж ирсэн зүйл бол байхгүй. Эрүүл мэндийн салбарын ч гэсэн ажилтнуудын мэдэр цалин бас тодорхой боломжоор нэмсэн. Тэгэхээр иймэрхүү байдлаар энэ төсөв талдаа ер нь бол энэ бодлогыг хэрэгжүүлдэг гол хэрэгсэл нь бол төсөв. Тэгэхээр хууль эрх зүйн орчин гаргаж ажиллахаас гадна энэ төсвийн боломжийн хүрээнд энэ салбарын асуудлуудыг бас төсвийн бодлогоор дэмжих чиглэлээр бол илүү төлөвлөгөө ажиллана гэсэн саналтай байгаа. Тэгээ энд дандаа ингээд салбарын мэрэгжлийн туршлагатай хүмүүс байгаа учраас та бүхэндээ хамтраад энэ богино хугацаанд бас үр дүн гаргаж ажиллана гэсэн ийм л бодлогоор ажиллана. Баярлалаа. За баярлалаа. За гишүүд асуулт асууж